Улсын хурлын тамирын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн хууль сурталчилах албанаас та бүхэнд хүргэдэг парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Жил бүрийн эцэст хийдэг аймаг нийслэл дүүргийн засаг дарга иргэдийн хурлын дарга нарын ээлжид семинар 12 дугаар сарын 15, 16 төрийн ордонд боллоо. Энэ семинарт улсын хурлын дарга Дэмрэл оролцож үг хэлсэн юм. Энэ удаагийн бидний төвхөн тавархан тохиож байгаа энэ хамтарсан засгийн газрын үйл ажиллагаа улсын хурл энд нийцүүлсэн бодлогын үйл ажиллагаа зах хур дүнд хүрсэн гэж үзэж байна. Ажил том хөрөөгөөр урагшилсан урамтаач байгаа үр дүнгууд бас гарч байгааг та бүхэнд энэ 2 өдрийн семинарт засгийн газрын гишүүд сонсгосон байхаа. За юуны өмнө хамтын хүчээр, нэгдмэл хүчээр эдийн засгийн болон санхүүгийн томоохон дэлхийд эрхнийг хямралыг бид даван туулж чадлаа. Ийм хамтарсан хүч нэгдэл байгаагүй болвол санхүү эдийн засгийн хямрал бидэнд ноцтой байдлын үр дагаврыг бий болгохыг байггүй байсан. За үүний зэрэгцээгээр бид нэр эдийн засгийн хөгжлийн шинэ гараанд улс орноо хөтлөн авчирлээ. Цаашдаа макро төвшингийн бодлогыг улам чамбаа сайн авч явбал энэ төвшөнд алдаа гаргахгүй байх юм бол энэ улсын болон төрийн ажил үйлс их үр дүнтэй байх нь мэдээж юм. Монгол Улсын засгийн газраас сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулийн шинжилсэн найруулга, технологи дамжуулах тухай, хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол улс бүгд найрамд хунгар улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулиудын төслийг боловсруулсныг эрүүл мэндийн сайд Ламба улсын хурлын дарга Дэмрэлд өргөн барьлаа. Сүүлийн жилүүдэд нийгмийн өөрчлөлттэй уялдан сэтгцэн эмэгтэй хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд эдгээр хүмүүст төрөөс үзүүлэх эмчилгээ, үйлчилгээ, асран халамжлах, эрхийг нь хамгаалах, нийгмийн харилцаанд орох боломжийг нэрх зэрэг асуудлуудыг зохицуулахаар сэтгцийн эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулсан байна. Банкнд иргэдийн хадгаламжийг баталгаажуулах, хамгаалахаар олон улсын туршлага, Монгол улсын санхүүгийн салбарын онцлог, төлбөрийн чадвар зэргийг харгалзан жижиг хадгаламж эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах, санхүүгийн доктортой байдлыг хангах, чухал нөлөө бүхий хадгаламжийн даатгалын тогтолцоо бий болгохоор энэхүү хуулийн төслийг засгийн газар боловсруулсан байна. Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар шинэ технологиг нэвтрүүлэх, ашиглахын өмнө технологийн үнэлгээг заавал хийлгэж байх, шинжээч нарт итгэмжлэл олгох, гарч болох зөрчил дутагдалд оногдуулах хариуцлагын талаар тусгасан байна. Харин Монгол улс бүгд найрамд хунгар улсын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг сойрхон баталснаар хунгар улсад ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцох замаар тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болох юм байна. Энэ 7 хоногийн 5 гарагт улсын хурлын хууль зүйн байнгын хороо, байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, нийгмийн бодлого боловсрол, соёл шинжилгээ ухааны байнгын хороо хуралдлаа. Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны 5 гарагийн хуралдаанаар захим гарын үсгийн тухай хууль, улсын хурлын гишүүн Зандакүгийн их болд Эрдэнэ нараас тус өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хүн худалдаалалтад тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин улсын хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хүнсний тухай болон хүнсний аюулгүй байдлын тухай хуулиудыг хэлэлцээд хүнсний хангамж, хүртээмжийн асуудлыг аюулгүй байдалтай зэрэгцүүлж ярих зайлшгүй шаардлагатай учраас хоёр хуулийн төслийг хамтдаган хэлэлцэх нь зүйтэй гэж утсан байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг чинь одоо зүгээр тухайлах юм бол аюулгүй байдал хүнсний тухай хуулийг нэг жишээгээр тайлбарлчмаар байгаа л да. Одоо энэ тухайлах юм бол зүгээр энгийн жишээн дээр ярил л да. Манайд өнөөдөр ядуу хүмүүс Монголын хүн амын 39-оос 41% ядуу амьдарч байна. Тэр хүмүүсийн өнөөдөр хэрэгжилж байгаа хүнснийхаа авж байгаа орлогынхоос 50-аас дээш илүү Монголын хүн амын 39-оос 41% нь хүнсэндээ зориулж байгаа байхгүй юу? Хүнсэндээ зориулж байгаа. Тэр нь бол нийлүүлэлт нөгөө худалдан авахтай холбогдоо энэ хүнснийхаа хуулинд орно. Гэтэл тэр хүмүүс ямар аюултай хүнс хэрглэж байна уу, аюулгүй хүнс хэрглэж байна уу гэдэг нь аюулгүй байдалтай холбоотой. Ингээд аваад үзэх юм бол хүнсний тухай хууль маань одоо энэ экспорт, импорт, нөөцийн асуудал, нийлүүлэлт, хангамж гэдэг ингээд зөв орж ирж байгаа хандлага нь байгаад байгаа юм л да.
А нөгөөх нь бол гаднаас орж ирж байгаа зүйл дээр хяналт шалгалт хийн тавих яах ямар бүтэц зохион байгуулалт гэдэг ингээд уг нь ийм нэг хоёр зүйлүүд уг нь зөв голдруулаар манай хүмүүс тайлбарлагатаач буруу тайлбарлаад нөгөө энэ хууль орж ирсэн учраас энийг ч сайн судлаагүй учраас асуултандаа ингээд мөнгөнөө дага учраас би бол юу гэж хэлэх гээд байгааг бол энэ хоёр хуулийг 3 сарын 15-ны өдөр хүнсний аюулгүй байдлын тухай хууль гарна. А энэ хууль хилцэгдэн. Тийм учраас энэ хоёр хуулийг параллельны оруулж ирж яг энэ хүнсний аюулгүй байдлын энэ хүнсний тухай хууль гэсэн маягаар ингэж оруулж ирэх юм бол их ойлгомжтой болно. Улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинж ухааны байнгын хороо 5 гарагийн үдээс хойш хуралдаж нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг. Улсын их хурлын гишүүн Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, нийгмийн даатгалтын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлцэх тухай мөн улсын их хурлын гишүүн оюун хурал нарын өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх асуудлыг хэлсэн шийдвэрлэв. Улсын их хурлын гишүүн Эрдэнэ гаргасан багш нарын цалин нэмэгдүүлэхээр хийж байгаа ажил хаялтын асуудалд байнгын хороо анхаарал хандуулж тодорхой тохиролцоо зөвшөлтсөл хийх арга зам гарцыг хайхан зүйтэй гэсэн гормын санал гаргасныг гишүүд дэмжиж байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Улсын их хурлын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг хэлэлцэж 42 гишүүн санал хураалтанд оролцож 36 гишүүн зөвшөөрт 85.7% саналаар сонгуулийн тухай хууль батлагдж байна. Өнөөдөр сонгуулийн хууль маань батлагдлаа. Удаан хугацаанд хүлээгдлээ. Маш удаан хугацааны хэлэлцүүлэг өрнөлөө. Тэгэхээр нэг талаас тогтолцоогоо өөрчлөлөө, процессын маш олон асуудлуудыг өөрчилөө. Нэг талаас баг шинэ хууль гэж хэлж болохоор хууль батлагдан гарлаа. Тэгэхээр энэ сонгуулийн хуулийн талаар манай үзэгчдэд одоо багцлаад нэг хэлэхгүй. Эцсийн үндэ хоёр зүйл байгаа шүү дээ. Тогтолцоо ямар байх вэ? Яаж сонгуулийг ил тод шудраг зөв явуулах вэ гэдэг дээр илүү анхаарсан юм болсон гэж бодож байна. Тогтолцооны хувьд бас их хурлынхаа сонгуулийн хувьд бол шинэ зүйл гарч ирж байна. Холбоо тогтолцоо. Улс орон даяараа өгж байгаа сонгогчдын санал улсын их хурлын суудлын хуваарлтан дээр тусглаа одоо зөв пропорцоор олж очиход бол алхам болсон юм уу гэж бодож байна. Мажоритар системд бол давуу зүйлүүд бий л дээ. Аль системд бол өөрийн давуу гэсэн зөвлөвий дутагдaltaй зөвлөж байд. Нэг талаараа одоо сонгогчдын гэх юм уу одоо сонгогчдоо шууд ажиллах орон нутгийн төлөөлөл засагааны хийж байгаа төлөөллийг хангасан мажоритар хэсэгтэй. Нөгөө талаараа намуудыг буюу бодлогыг бүхэлдэн дэмжих ийм болцоо олгосон. Улс орны хэмжээнд бодлого боловсруулах хэмжээний бас тодорхой хэмжээний баг сахилга хариуцлагыг бүрдүүлэхэд чиглэсэн пропорционал хэсэгтэй ийм хууль болж байна. Аль алиныхын давуу тал нь манай хуулийн дээр би бас нэг тусглаа олсон болов уу гэж бодож байна. За хариуцлагатай холбоотой сонгуулийн дээр дэвшиж байгаа нам, хөв хүмүүс, эвслүүд яаж та үйл ажиллагаа явуулах гэдгийг энэ урд хуулиудаас илүү их зохицуулсан. Зарим хүн бол их хатуу боллоо л гэж ярьж байна. Гэхдээ ингэжээж бид нэр энэ сонгуулийн дүн гарсны дараа ончнэр ил тод явсан шүү, шудраг явсан шүү гэсэн ийм уур амьсгалтай байх үс хэмжээнд хуулиа хийхгүй болохгүй нөхцөл байдалтай байна л да. Дээр нь одоо автоматар машинаар санал тоолох тухай асуудал бол аль болохоор хүнээс хамаардаг тийм субъектив хүчин зүйлүүдийг нь арилгасан багс үндсэнд нь байхгүй болгосон шахуу ийм зүйлүүдийг яг сонгуулийн зохион байгуулалттай холбоотой эсвүүдээр харуулж өгсөн. За дахиад нэмээд хэлэхэд хариуцлагыг бол нэлээд өндөржүүлсэн. Энийг дагаад бүр эрүүгийн хууль төртөл нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал бид насаа яриад баталчлаа штэ үндсэндээ. Тэгэхээр сонгуулийг бодлын тулах санаатаагаар одоо тоо санал хувийг өөрчлөх энэ төр бол зүгээр одоо хуучин захиргааны хэрэг маягаар ч юм уу ингээд өнгөрдөг байсан бол одоо энэ үнийг бол төрийн эсрэг хийж байгаа эрүүгийн гэмт хэрэг гэж үзэхээр хэмжээнд аваачиж хариуцлагыг хүртэл дэвшлүүлсэн. Тэгээ энэ бүгдээрээ нийлээд бас энэ даг улсын хурлын сонгуулийг явах тодорхой нийгмийн хүлээж байгаа тэр хүлээлтэнд нийцсэн үр дүн гарах болов гэж бодож ойлгож байна. Тэгэхээр 48-28 гэдэг тоон дээр тохирлоо гэдэг асуудал ярьж байна. Тооны тухай асуудал ярихаар хүмүүс ингээд тэр болгоомос за энэ тоо ямар учиртай тоонууд болоод байна гэдэг. За 48 нь мажоритар 28 нь профессионалаар гарч ирэх гэж байгаа юм байна гэдэг. Яг энэ нарийн учрыг тайлбарлал. За холимог системийн өөрийнх нь яг холимог системээ дагаад гарч ирж байгаа гол онцлог нь бол энэ л дээ. Нэг хэсэг хүмүүс нь бол яг шууд тэр
тойрог дээр очиод мандатынхаа төлөө өрсөлдөд явна. За нөгөө хэсэг нь улс орон даяар ажиллаад намынхаа бодлого дэвшүүлсэн хүмүүрийн хөтөлбөрөөр танилцуулж яриад ингээд үндсэндээ 76 хамт сонгуульд л орж ийн гэсэн үг. Монгол Улсын их хурл 76 гишүүнтэй байж л таарна тийм ээ. Эндээс одоо намын төлөө санал өгнө гэдэг бол одоо тэнд байгаа тэр хүмүүсээр дамжуулаад энэ нам ямар бодлого явуулах гэж байна вэ? Тэр нь эргээд бидэнд ямар ашигтай вэ гэж бодож байгаа давхар бодлогын чодод хүмүүсийн сарж байгаа хүмүүс саналаа өгнө гэсэн үг. Эцсийн нүндээ 76 хүн сонгогдож таарна. 48 нь бол тойргоос 28 нь бол намынхаа жагсаалтаас сонгогч таарна л да. Сонгогчдын хувьд бол ерөөсөө хоёр зүйлийг их сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Тойрог дээр дэвшиж байгаа улсуудын хувьд хүнийхээ хувьд одоо аль намаас ямар хүнийг дэвшүүлж юу гэдэг мэдээж тэр хүн бол намынхаа мөрийн хөтөлбөрийн хүрээний ажлыг ярьж байгаа шүү дээ. Ингээд тэр хүнийхээ төлөө саналаа өгч байна. За дараа нь нам бүхэлдээ ерөөсөө ямар бодлого ямар мөрийн хөтөлбөртэй орж байгаа. Тэрнээс нь бидэнд тусах үр ашиг нь юу юм тийм ээ. Тэгээ ямар нам билээ, ямар хүмүүс дэвшүүлж байна нүгэ харуулж байгаа. Тэгэхээр харж байгаа намдаа саналаа өгч. Тэгээд дундаас нь хуулинд байгаа 76 хүнийг л сонгуулийн коронавирус тооцоол гаргаад ирнэ л дээ. Пропорционал болгоод яхахаар намуудын босго хувь гэж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хувь маань 5% хуульчлагдлаа. Тэгэхээр энэ 5% гэдэг тоонд эхлээд орж ирэхдээ 7% гэж яригдчихсэн. Ер нь бол улс төрийн одоо энэ улсын их хурлд суудлага намуудын зүгөөсөө ишөө бага хувийг санал болгож 3% гэсэн санал гарч ирлээ. Ингээ эндээс харахад дундуур нь хийгээд дундуурчилчлаа гэж ойлгож хармаарч юм шиглэр яг энэ 5% гэдэг үндслийг гаргаж ирсэн юм. Манай ч өнөөдөр одоо улс төрийн нам байгуулах ямарх штэ тийм ээ 800 бүрдүүл улс төрийн нам байгуулчихна. За нам байгуулах нэг хэсэг тэр нам байгуулах нам болж тоглох үндэ тэр бол амархан асуудал. Зөвхөн үнэхээр тэр хүмүүс тэр нам олон нийтийн дэмжлэг авч яана үгүй гэдэг нь өөрөө хамаагүй шалгуур асуудал. Тэгээ 5% босох гэдэг бол бас тийм өндөр босго биш. Ер нь үндсэндээ дэлхийн нийтээрээ 5% босох дээр улс төрийн намуудаа одоо шалгуур тавьж ажилладаг юм байлаа. Хэтэрхий доогуур байх өөрөө парламентыг бас хэтэрхий одоо тийм мэрийн цахаар бүрэлдэхүүнтэй болох тал дээр нь үйлчилж магадгүй юм байна. Тэр зөвхөн хэрэгтэй үгүй гэдэг дээр бол би олон их ойлгомжтой хариулт өгөх гэж бодож байна. Парламент хичнээн тархаа бодрохоо тал талшаа харсан үг яриатай хэлв бодлоготой байна. Тэр хэмжээгээр л төрийн бодлого зэгцтэй бодлоготой хариуцлагатай явагдахгүй хүмүүсийн тоглогч шиг харагдаад эхэлдэг л. Тэгээ энэ талаас нь бодоод үзэхэд ядаж нэг 5% босгод авсан байж. За сая 500 мянган сонгогчд бодоход нэг 40 мянган хүний санал авахгүй бол бид нар улс төрийн очтой том нам гэд ярих. Тэгээ парламент орж ирэхэд бол бас төвхтэй л дээ. Одоо хууль батлагдаад ингээ гарангуутаа мөрдөгдөж эхэлнэ. 1 сарын 1-ээс эхлээд зөндөө олон өөрчлөлтүүд орох нь байна л да. Жишээлбэл төрийн алба хааж байгаа хүмүүс маань ажиллаа өгөх гэж байдаг юм уу? Янз бүрийн сурталчилгаантай холбогдсон янз бүрийн нэр дэвшигчийн үйл ажиллагаанууд энэ төр бүгдээр л хориотой болоод байна. Бидний энэ удаагийн сонгуулийн хуулийг өөрчлөх нэг гол зорилго бол аль болохоор сонгуулийг төрөө бүрдүүлэх ажлыг мөнгнөөс хол байлгах ямар механизм арга хэрэгслүүд байна вэ гэдгийг бодож болохтой холбоотой байсан л да. Тэгээ энэ талаас нь бодж үзээд нэлээд олон хоригуд оруулсан. Үнэн. Одоо бол Монгол улс эдийн засаг хөгжиж байна. Мөнгө бол их усрын тодорхойч байна, тодорхойгүйч байна мөнгө асар ихээр орж ирж байна. Энэний цаана энэ мөнгөөр дамжуулаад Монгол улсын төрийн бодлогыг буруу зөв янз бүрийн байдлаар эргүүлэх ийм боломжууд бол онлын хувьд зөнтэй байна. Тэгээ энийг яаж хаах вэ гэдэг үднээс бид нар энэ мөнгөний фактороос болохоор хол байх үднээс их олон зүйлүүдийг нэр дэвшээ гэж бодож байгаа хүмүүст хоригдсан юм залтууд оруулсан л да. Төрийн албан хаагчдын хувьд бол төрийн ажил, улс төрийн ажил тусдаа байх ёстой гэдэг энэ зарчмуудаа сүүлийн 10 хэдэн жил манад үйлчилж алхмаар энд арга хэмжээ авагдж байгаа. Жишээ нь одоо намын гишүүнээс нь төдгөл зүүснээс эхлээд одоо хэрв та сонгуульд өрсөлдөе улс төрийн дамжуулалаа зориулъя гэж байгаа сонголтоо өөрөө хариуцлагатай хий. Зүгээр одоо ажиллаа хийж явж байгаа. За зарим хүмүүсийн одоо хардаж сэрдэж байгаагаар төрийн мөнгө, төсвийн мөнгийг ашиглаж байж байгаад тэрийг ашиглаж сонгуульд өөрөө бахан сурталчиж байгаа. Тэгээд оролцоод за бүр болохгүй л эргээд ажиллаа хийдэг гэх мэтлэн зүйлүүд бол их зохисгүй юм аа. Урд нь ч бид нэр яг ийм өвшөд дамжиж байсан төрийн ажил өөрөө бүхэлдээ зогсонгүй байдалд ордог, сонгуульд хороод эргэлддэг ийм зүйлүүдээс айлхаар зайлсхийх үүднээс олон хориглох залтууд оруулсан нэг нь тэр 1 сарын 1-ээс ажиллаа
өгсөн байх ёстой тухайн заалт. Тэгээд хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрөө энэ бол их том эрсдэл тэр хүний хувьд. За би сонгуульд өрсөлдөн гэж удаа ажилласаа гарчдаг. Нөгөө намынхаа хүрээнд дэмжигдэх үү, олон нийтэд санал авах уу, сонгуул оролцлоо гэж бодоход ялах уу, яригдах уу гэд бүгдийг өөрөө тосч хэрэгтэй шүү дээ. Хариуцлагыг их дэвшлүүлсэн юм заалт болсон гэж үзэж байгаа. За олон төрлийн арга хэмжээг ялангуяа мөнгөөр одоо зохион байгуулж хийдэг олон зүйлүүдийг хоригдсон. Гэхдээ энэ дотор хоёр ялгаатай юм. Нэг хэсэг нь бол ерөөсөө он гарснаас хойш сонгуулийн жил эхэлснээс хойш ийм зүйлүүдийг хориглоно гэдэг нэг хэсэг бүлэг заалтууд байж байгаа. Энийг хуулингээд бас би ёсоор цэн хариулга гараад явахар хүмүүс боломжтой одоо дэлгэрэнгүй танилцах болцоотой байж байгаа. Нөгөө хэсэг нь бол яг сонгуул зарлагдаад нэр дэвших тодорхой болцсон хойноос хойш бас ийм зүйлүүдийг хийж болохгүй гэсэн юм заалтуудтай. Энэ бүх заалтуудын эцсийн дүн ерөөсөө л мөнгөөр сонгогчдын саналыг одоо татах зорилгоор их хэмжээний мөнгө зарцуулж одоо хүмүүсийн амьдралын тухай хэцүү нөхцөл байдлыг ашиглаад өөрөө одоо өөрийнхөө жинхэнэ байр суурь чин сэтгэлээр саналаа өгөх тэр зүйлээс нь л гажуудуулахгүй байх юмсан гэсэн үднээс оруулсан олон харгалзууд. Улсын хурлын үдээс хойш хуралдаанаар орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хилэлцэх хэсгийг шийдвэрлэсэн юм. Мөн улсын хурлын тухай хуулийн 7-р зүйлийн 7-гийн 1-ийн 12 дахь заалтад ерөнхий сайдыг огцруулах саналыг үндсэн хуулийн 43-р зүйлийн 4 дахь хэсэгт заасны адил улсын хурлын гишүүдийн 4-1-ээс доошгүй нь хамтарч гаргана гэсэн заалт бүхий хуулийн төслийг анхны хилэлцүүлгээр нь баталлаа. Мөн хуралдаанаар газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай, газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай улсын хурлын тогтоолуудын төслийн анхны хилэлцүүлгийг хийж төслийг эцсийн хилэлцүүлэхт бэлтгэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанаар засгийн газрын агентлагуудын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, за мөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай улсын их хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай улсын их хурлын тогтоолын төслүүдийн хилцэх хэсгийг шийдвэрлэлээ. Уулуурхаан томоохон төслүүд эрчимтэй хөгжиж байгаа Өмнөгов аймаг 67,000 орчим хүн амтай. Үүний 40 орчим хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Улсын их хурлын гишүүн Баяр сайхан Өмнөгов аймгийн ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан нутгийн хөгжилд залуусын оролцоо 2011 чуулга уулзалт энэ 7 хоногт боллоо. Энэ арга хэмжээг Өмнөгов аймгийн засаг даргын тамгын газар Конрад Аданауэрийн сан Глобал удирдагч институт дэмжин оролцож Өмнөгов аймгийн 14 сумын шилдэг залуус оролцсон байна. Залуус өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг ярилцаж Өмнөгов аймгийн залуусын боловсрол, эрүүл мэнд, манлайлал, ажлын байр, амьдрах орчин гэсэн 5 сэдвээр хилцүүлэг өрнүүлжээ. Энэ манай залуучуудын тавьсан асуудалтай холбоотойгоор бас зарим асуудлуудыг эхлэх ёстой байна. Өөрөөр хэлбэл одоо аймгийн бүх сумдыг хамарсан хөтөлбөрийн биржийг бол залуучуудын санаачлагын үндсэн дээр байгуулж 2012 оноос эхлүүлээ. Тэгээ сумдад байж байгаа энэ ажилгүй байгаа, ажил хайж байгаа энэ залуучуудаа бүртгээд сургалтанд хамруулад ажил зуучилдаг ийм одоо үйлчлэгийг бол энэ олон нийтийн санаачлагын үндсэн дээр байгуулж аймгаас бол бас дэмжиж ажиллах нь зүйтэй юм байна гэж ингэж одоо үзэж байгаа. Интернетийн үйлчлэгээтэй ийм төвүүдийг бас сум орон нутагт байж байгуулах болцоо нөхцөл байна гэж ингэж үзсэн. Өнөөдөр одоо нээлтийн хийж байгаа өрх гэр бүлийн хөтөлбөр гэдэг маань бол бас бид нэлээд урт хугацаанд бас хэрэгжүүлэх явцдаа нэлээд анхаарсан. Өөрөөр хэлбэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бид бол гол төлөв нийгмийн одоо гол объектууд болох сургууль, барилга, эмнэлэг, ийм барилга, цэцэрлэгийн барилга гэдэг ийм зүйлүүдэд анхаардаг. Тийм учраас өрх гэр бүлүү хамтсан хөрөнгө оруулалт бол бас орон нутагт шаардлагатай байна. Гэр бүлд одоо эдийн засгийн орлого бий болгох, ажлын байранд зуучлах, мэрэгжилтэй болгох, өргөхтийнх нь боловсролын асуудал, өөрсдийнх нь боловсролын асуудал, за тэгээ үлгэр жишээ одоо газар тариалан малаж хуу эрхлэх дадлага туршлагт суулгах. За дээр нь бол өрх гэр бүлийн төлөвлөлт, өрх гэр бүлийн эрүүл мэндийн асуудал, нөхөн үржихэн асуудал гэдэг энэ асуудал нэлээд анхаарах бах. Эрхэм үзэгчдээ та бүхэн Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн хууль сурталчилгаан албанаас та бүхэнд хүргэдэг парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзлээ.